Улс төрийн боловсролын агентийн Конрад Аденауер сан шин сонгогч төсөл нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага. Сайн байцгаана уу? Би Зоригт байна. Та бүхэнтэйгээ өнөөдөр ярих миний сэдв нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын талаар ярих болно. 1992 онд шинэ үндсэн хууль батлагдсанаар ард иргэд улс төрийн эрх тэгш чөлөөтэй оролцох боломжтой болсон. Төрийн эрх мэдлийг нутгийн иргэдэд ойртуулж нэг ёсны иргэд маань өөрсдийнхөө амьдралын асуудлыг өөрсдөө шийдэх боломжтой болсон. Мөн улс төрийн шийдвэр гаргах үйл явцыг илүү нээлттэйгээр иргэдийн оролцоог бий болгосон гэж ойлгож байна. Иргэд өөрсдийн амьдарч буй нутаг дэвсгэрийн асуудлыг өөрсдийн санаачлагаар төрдөө хамтран шийдвэрлэх, зохион байгуулах, хариуцах боломжтой болсон. Нутгийн өөрөө удирдах ёсыг хүлээн зөвшөөрч хэрэгжүүлснээр иргэд өөрсдөө нийгэмд идэвхтэй оролцох хүсэл тэмүүллийг бий болгосон. Мөн бид өөрсдийнхөө оршин суугаа харьяа газрын асуудлыг өөрсдийнхөө санаачлагаар зохион байгуулах боломжтой болсон. Энэ байгууллагыг нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага гинэ. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь бие даан тухайн орон нутгийн нийгэм эдийн засгийн бодлогыг шийдвэрлэдэг. Төрийн эрх мэдлийг олон шатлалт хуваарснаар эрх мэдлийг төвлөрлийг хязгаарлаж хянах боломжтой болж байгаамаа. Үүнд аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, баг хорооны иргэний нийтийн хурал гэсэн шатлалтай. Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон иргэний нийтийн хурал нь зөвхөн тухайн орон нутгаас сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэх ёстой. Ингэснээр засгийн газар болон яам шийддэг байсныг задлж, орон нутаг өөрсдөө шийдвэр гаргаж түүнийг хэрэгжүүлэх эрхтэй болсон. За та бүхнийг надад анхаарлаа хандуулаад цаг зав гаргаа үзэж байгаад би маш их баяртай байна. Ингээд иргэний нийтийн хурал болон иргэдийн төлөөлөгчдийн хурал бол нутгийн иргэдийг төлөөлдөг бол нөгөө талаас засаг дарга төрийг төлөөд юм байна. Мөн энэ бүгдийг аваад үзэхэд улсын их хурал мөн 76 бол биднээс маш хол хамгийн ойр зүйл бол маш энгийн зүйлээс эхэлдэг. Тэр зүйл маань өглөө бид нар гэрээсээ гараа явхад ухаалаг хогийн сав мөн гоё тогтчлттой цэцэрлэг өвөэмэнэр маань хүүхэд багчууд маань тоглох гоё талбай, салхилах гоё талбайтай байна гэдэг маань энэ бүгдийг шийддэг гол хүчин зүйл нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага юм байна. Хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Сонгуульд идэвхтэй оролцож саналаа өгцгөөе залуусаа. Улс төрийн боловсролын агент Конрад Аденауер сан сонгуульд оролцъя. Сонгуулийн эрхээ эдлэе.